За 6 сарын 11-ний өдөр өнөөдөр маш сайхан байна одоо. Бороо орж байна. Ман татаад уулынхаа оройгоор ийм сайхан байна. За ингээд энэ удаа мэрэгэн дүүнэртээ нэг сургамж тгүүлгээрэй гэж бодлоо. За гэр бүлийн хос нэг бям гарагийн өглөө сайхан амарч байтал хаалгын хүн зогсчээ. За тэгэхээр н гэрийн эцэгтэй босоод хаалгатай адил гэрийнх нь гадаа ийм урт цагаан сахалтай үлгэрт гардаг шиг юм 3 хүн зогсож байгаа юм. За тэгэхээр н гэрийн эцэгтэй өлсөж яваа байх гэж бодоод гэртээ урьж та бүхнийг одоо гэртээ урьж байна. Орж хоол унд би та нарыг дайлъя гэж хэлжээ. Гэтэл нөгөө 3 хүн чинь учир шалтгаанаа хэлжээ. Эхлээд хэдүүлээ танилцъя. Бид 3 бол 3 бэлэгдлийг одоо бэлэгдэлтэй ийм өгчүүл байгаа. Энэ үгэн бол одоо аз хемрыг бэлэгдсэн аз хемр гэдэг нэртэй юм үгэн байгаа. Энэ үгэн танаа гэрт орвол танаа гэр бол аз хемраар үргэлж бэлхэж байх ёстой. За нөгөөх үгэн нь бол эд баялагийг одоо бэлэгдсэн ийм хөшин байгаа. За энэ үгэн одоо танаа гэрт орох юм бол танах бол эд баялаг агуурсаар одоо дутхгүй сайхан амьдрах болно. За гурав дахь үгэн бол хайр дурлалыг бэлэгдсэн ийм үгэн байна. За энэ үгний хэрвээ танаад орох юм бол танаа гэр бол хайр дурлалаар ингээд бэлгэж байгаа. Ийм нягууртай юм гэж ингэж хэлжээ. За ингээд та нар гэрийнхээ эзэнтэй та одоо зөвлөлтөө тэгээ шийдвэрээ гаргаад бид гурвын нэгийг нүрээ. Тэгээд бид гурвын хэн нэг нь танаад орох нэ гэж ингэж хэлжээ. За ингээд эцэгтэй гэртээ ороод нөхрөөс хэрэгэд босон явдлыг ярьжээ. Ийм 3 үлгэрийн ийм сайхан өвчүүл ирсэн байна. Алийг нь оруулах вэ? Би бодохдоо аз хемр нь манай гэр бүлд дутагдаад байна. Аз хемрыг бид нар оруулах юм бол одоо бид нар сайхан амьдрахад одоо ийм сайхан амьдрах ийм боломжтой болно гэж би бодож байна гэж гэрийн эцэгтэй өөрийнхөө бодлоо хэлжээ. За гэрийн эзэн татгалцсан. Гэрийн эзэн юу гэхээр эд баялагийг одоо бэлэгдэг өгнийг оруулъя. Бид нар хэрвээ эд баялагаар бэлгэх юм бол манай гэр бүл сайхан амьдрна гэдэг ингээ хоёлоо талцаад түр таргийжээ. За энийг сонсчоос охин нь хүү яав гэж хоёр та хоёр болж үзээ. Хайр дурлалыг бэлэгцэн үгнийг оруулаа. Хэрвээ манай гэр бүл хайр дурлалаар бэлхэж байх юм бол би ч гэсэн ад жаргалтай амьдрах болно. Та хоёр ч гэсэн хэрүүл маргаангүй байх чи хичнээн сайхан билээ. Энээс өөр илүү сайхан юм байхгүй штэ гэж охин хэлжээ. За ингээд гэр бүлийн 3 ярилцж байгаад охиныхаа саналыг дэмжиж ингээд гэрийн эцэгтэй гараад за хайр дурлалыг сонголоо. Хайр дурлал үг манай гэрт орооч гэж хэлжээ. За ингээ хайр дурлал үгнийг дагуулаа ортол нөгөө хоёр нь дагаад араас нь явлаа гин шүү. Тэгэхээр гэрийн эцэгтэй хэлж гинэ. Хөөе бид нар чинь одоо нэг шийдвэр гаргасан. Та хоёр яагаад дагаад байна гэтэл нөгөө хоёр нь хэлж гинэ. Хэрвээ битэрийн нэгийг сонгосон бол битэрийн нэг нь орох байсан. Гэтэл та нар хайр дурлалыг сонгосон учраас хайр дурлалыг аз хемр эд баялаг дагалдаж явдаг юм а. Тийм учраас би бит хоёр дагалдаж орж байгаамаа гэж хэлжээ. За ингээд альва асуудалд бол одоо ив зүгээр хандаж ив зүгээр ярьж хоорондоо ингэж гэр бүл ад жаргалтай хайр дурлалаар бэлгэж явах юм бол аз хемарч гэрт нэрнэ эд агуурч эд баялагч ирдэг юм шүү гэсэн санааг энэ өгүүлгээрээ би мэрэгэн дүүнэртээ хүргэж байгаамаа. За анхаар сонссон дүүнэртээ баярлалаа. За цаашаа алхлаа.